За энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр энэ бол чухал хуулийг чадж байгаа. Энэ хуулийг бол ерөнхийдөө дэмжих ёстой гэж харж байгаа. Тэгээ хоёрдугаар зүйл гэдэг нь төрийн байгуулалтын тухай явж байгаа учраас энэ дээр тодорхойлж ирсэн. Улсын их хурал болон засгийн газар, эдийн засгийн яам, байгаль орчны яам гэдэг тусдаа их олон байгууллагууд төр олон чиг үүрэг нэмэгдэж байгаа мэн олон ажлууд хийгдэх ёстой гэж тарах юм байна. Тэгэхээр энэ ямар нэгэн бие даасан агентлаг энэ төр байгуулагдах уу? Ажлууд нь ингээд тусынхаа яам дээр байгаа гэж болох юм. Энэ техникийн хороо мэрэгжлийн зөвлөл байгуулах гэсэн байна. Ийм байдлаар хийж явж гэнэ үү? Нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар асуулт нь энэ хууль одоо ингээд энэ байгаа байдлаараа өргөн баригдаа хилцэгтэй батлагдлаа гэхэд санхүү төсөвтэй холбоотой, татвартай холбоотой ямар нэгэн асуудлууд нэмж хасагдах асуудлууд байх уу? Одоо их олон төрлийн тоног төхөөрөмжүүд, янз бүрийн зүйлсүүд орж ирж таарах бах, том зах зээл нэгдэж гэнэ гэж харах бах. Тэгээ энэтэй холбоотой энэ гайлын болон нэмэгдсэн өртгийн татвар интернет ямар хөө байдлаар зохион байгуулах. Энэ бол дараагийн хариуцлагууд төр хийгдэж явах юм уу гэдэгт дэлгэрэнгүй тайлбар өгчөөч. Бадармагш хариулъя. За энэ төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн хүрээнд ямар нэгэн шин төрийн байгууллага бүтэц бол бий болохгүй байгаа. Тэгэхээр энтэй холбоотойгоор одоо шин төрийн өмчт үйлдвэр ч юм уу те ингээд агентлаг үүсээд явахгүй одоо байгаа бүдүүрч дотор ус цагуур орчны асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага бол үндэсний зохицуулагч агентлаг болж байгаа. За саяны таны асуусан техникийн хороо бол одоо байдаг ур амьсгалын өршлийн үндсийн хорооны дэргэд бол ажиллах ийм техникийн хороо байгаа. За хоёр дахь асуудал бол татвартай холбоотой асуудал байна. За татвартай холбоотой асуудлыг хуулиараа бид нар заавал төсвийн тухай хуулийг дагалдаж ирэх учир энэ хуультай дагалдуулж ямар нэгэн татвартай холбоотой асуудал бол орж ирээгүй гэдгийг бол хариуцлагатайгаар хэлье. За гишүүдээс бол саналууд ирсний нэг нь Лусан жамц гишүүн бол бас гэр оролт байшин дулаалгатай холбоотойгоор татварын буцаан олгох ийм зохицуултыг хийж болох уу гэдэг одоо нэлээд бид ярилцсны үндсэн дээр төсвийн байнгын орооны бас холбогдох албан тушаалтнуудаа ярихад бид нар татварын хөнгөлтийг онцгойлон зааж энд оруулж ирж болохгүй учраас бид нар ногоон санхүүжилтийн нэгэн төрлийг бол татварын хөнгөлт болон татварын буцаан олголт гэж үзнэ гэдэг ийм сандлын томьёоллыг бол ажлын хэсэг Лусан жамц гисүүний гаргасан саналыг бол дэмжсэн байгаа.